Та ногоон цэг уур амьсгал төрийн бас байгууллагын бэлтгэсэн Хүлэмжийн дараа подкастыг сонсож байна. Энэхүү бүтээл нь Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны санхүүжилтээр бүтээгдэв. Үүнд тусгах цаан агуулга нь Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яам болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмжлэгийн үзэл бодлыг илэрхийлээгүй болно. Сайн бацгаана уу? Хүлэмжийн дараа подкастын маань 2 дугаар анги эхэлж байна. Намайг Санаа гэдэг сэргээгдэх эрчим хүчний инженер мэргэжилтэй, мөн хүрээлэн буй орчны инженер мэргэжилтэй ур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаанд оролцож ажилладаг байгаа. Сайн бацгаана уу гэрлээ байна. Би ногоон цэг уур амьсгал төрийн бас байгууллагын хамтран үүсгэн байгуулагч, онлайн математикч болон хэмэл оюуны инженер мэргэжилтэй байна. За сайн бацгаана Ирэн байна. Би ногоон цэг уур амьсгал төрийн бас байгууллагын хамтран үүсгэн байгуулагч, график артист, уур амьсгалын активист хүн байна. Өмнөд урдсандчлан Хүлэмжийн дараа подкаст маань гол зорилго нь уур амьсгалын өөрчлөлтөд судалгаан дээр суурилсан их сурвалжтай мэдээллийг түгээж хэрэв ташаа ойлголт байвал түүнийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн тухай ойлголтуудаа нэгтгэж боломжит хамгийн сайн ирээдүйг хамтдаа бүтээх суурийг тавих юм аа. За манай подкастыг хэн сонсох хэрэгтэй гэхээр уур амьсгалын өөрчлөлтийн талаар ямар нэгэн байдлаар сонирхдаг, эсвэл танин мэдхүйд дуртай, сониуч, аливаа амиг шөмж сэтгэлгээр боддог, хардаг, асуудлыг шийдэлтэй хамт бас харахыг хичээдэг. Нийгмийн бүх бүлгийн төрлийн хүмүүсийг сонсоорой гэд бид нэр энэ подкастыг бэлтгэж байна. За бид нар бол подкастынхаа анги бүрийн агуулгыг бэлтгэж бүтцийг зохиомжлохдоо судалгаа, асуудал шийдэл гэсэн үндсэн 3 хэсэгтэйгээр шийдлийн хэсэг нь болохоор дотроо арга зам, боломж сэтэл гэсэн 3 дэд хэсэгтэйгээр байхаар зохиомжилж байгаа. Тэгээд судалгааны хэсэг нь болохоор тухайн ангийн сэдэв, жишээлбэл өнөөдрийн хувьд хөдөө аж ахуй гэх мэт салбарын ерөнхий зураглалыг хураангуулаад танилцуулчихж байгаа. Харин дараа нь энэ салбарын зураглалаас уур амьсгалын өөрчлөлтийн хэсгийг нь салгаж авч агаад уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор тулгамдж байгаа асуудлуудыг ялгаж хэрвээ одоо энэ асуудлууд нь салбарын асуудлуудын дунд байхгүй байх юм бол нэмж тодруулж байгаа гэсэн үг. Үүний дараа бол шийдэл хэсэгтээ сая дурдсан асуудлуудад тохирч болох те шийдэл нь болж болох арга замуудыг эхлээд танилцуулах юм. Үүний дараа бол энэ арга замуудаас аль нь яг одоо бас яагаад боломжтой байгааг нь ярилцах бөгөөд хамгийн сүүлд нь бол энэ боломжуудыг цаг алдалгүйгээр ашиглах нь манай улсын хувьд бид бүхэнд ямар ач холбогдолтойг сэтэл хэсэгт онцлоод дуусгах юм байна. Тэгээд бид нар бол энэ подкастынхаа анги бүрээр альва асуудлыг аль болох цогцоор нь те бүтнээр нь авч үзхийг бас хичээж байгаа гэдгийг энд дуртахад таатай байна. За өмнө бид 3 уур амьсгалын өөрчлөлтийн талаар ярихад Монгол улсын хувьд хамгийн түрүүнд яригдах ёстой 2 салбар гэж эрчим хүч, тэгээд хөдөө аж ахуйн салбарыг хэлж ийсэн. Тэгээд бас өмнөх дугаараар эрчим хүчний үйлдвэрлэл хэрэглэнээс ялгарч байгаа хүлэмжийн хийг бид нэр онцлог авч үзсэн. За тэгээд харин өнөөдөр болохоор бүгдээрээ хөдөө аж ахуйг оруулаад эрчим хүчний бус хүлэмжийн хий ялгаруулалтын талаар ярилцсан. За тэгэхээр эрчим хүчний бус хүлэмжийн хий ялгаруулалт гэдэгт нь болохоор цемент үйлдвэрлэх, хаягдл ус зайлуулах гэдэг аж үйлдвэрлэлийн явцад үүсдэг химийн ургалтын үр дүнд хүлэмжийн хий агаарт дэгдэх, тэгээд хэвч малын хоол боловсруулах явцад гадагшлах метан хий гэх мэт хүлэмжийн хий ялгаруулалт орж байгаа. Ерөнхийдөө энерги зарцуулахгүйгээр дэгдээж алдж байгаа хүлэмжийн хий ялгарал энэ ангилалд орж байгаа. За тэгвэл асуулт нь болохоор манай улсад хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуйн салбар уур амьсгалын өөрчлөлтөд яаж холбогддог юм бэ? Дөрөв хэлсэнчлэн бид нар уур амьсгалын өөрчлөлтийн тухай ярилцаж түүний тодорхойлолтыг манай хоёрын өмнөх дугаар тайлбарласан. Мөн Монгол оронд уур амьсгалын өөрчлөлтийг үзүүлж буй нөлөөлөл түүний бодиттой эрсдлүүдийг тодорхой хэмжээнд гэрлэж тайлбарласан. Одоо би уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн хөдөө аж ахуйтай холбоотой асуудлыг өөрийн харсныг бодит жишээгээ тайлбарламаар байна л да. Чиний асуултанд хариулахын тулд тэгэхээр 21 онд би Дорнодод баримтат киноны зураг авалтаар явж байхдаа уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн дотоодын хөдөлгөөний эрчимжээд удаж байгааг илүү гүнзгий ойлгосон. Дотоодын хөдөлгөөн гэхээр бид нар төрж ирсэн нутаг ус нь ер нь төрж ирсэн нутаг нь гадаргын ус болоод усны ундрах ширгэж газар харлах буюу ус байсан ч ногоо ургахгүй нөхцөлд малчид маань эхлээд отроор дараа нь нэг мөсөн нутгийн өмнө хэсгээс хойд хангаан бус руу нөдлөхөөс өөр аргагүй болдог нөхцөл байдлыг хэллээ.
Миний утсан айл яг тэгмэж говалтайгаас дорн руу нүүсэн байсан. Түүний саагалтай айл болоод хамаатны айлууд нь бүгд хөвсгөл аймаг руу нүүсэн байсан. Тэгэхээр уг нь ус өвс ногоо сайтай бол өссөн тасан газраасаа өөр газар руу хоол нухыг хүсдэг хүн ховл тэр айл ч гэсэн мөн хүсээгүй гэж хэлчихсэн. Гэтэ энэ нүүдэл яг ямар асуудлыг хойд нутгаар буюу айлууд нүүн очиж буй газруудад үүсгэж байгаа вэ гэх юм бол айл хэдийн муудсан бэлчээрт нэг ч газар ногдох малын тоог ихсгснээр даацыг нь хэтрүүлж бэлчээрийн дороотлыг улам хурцсгаж дан ганц өмнө хэсгээрээ бид нэр мэддэг байсан говоос цүл болохоос гадна хойд нутгаараа бас бэлчээр талхлагдаж улмаар гарцсан муудаж хөрсөн цүлжих эрсдлийг үүсгэн гэсэн. Нэмээд хэлэхэд сая яригдсан Монголын хойд хэсэг нь үйлчлэлтийн тэжээлийг бэлтгэдэг гол нөөц бүс байгаа. Тэр үед бид бэлчээрийн зөв менежментийг нэвтрүүлэхээр хичээж буй нутгийн иргэд болоод аргагүй эрхэнд нутгаасаа холдсон отроор нүүдэлчдийн хооронд болсон маргааныг нүдэрээ харж исэн. Энэ хоёр бүлийн хооронд үл ойлголцол бэлчээрийн хомсдол үүснийг энэ жишээ шууд баталж өгч байгаа. Тэгэхээр бол асуудал хоёр талтай. Нэг талдаа отроор нүүдэлж байгаа айл болоод түүнийг хүлээж авч байгаа одоо бэлчээрийн зөв менежментийг одоо хэрэгжүүлэхийг хүсэж байгаа айлууд байгаа. Гэтэ аль асуудлыг нь бол бид нар бас ойлгож чадхаар байна тий. За тэгвэл хэдүүлээ хөдөө аж ахуйн салбарынхаа зарим нэг тоо баримттай танилцъя. За үндэсний статистикийн хорооны 2024 оны тоогоор бол хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан ангинуур гээд гол нь бол хөдөө аж ахуй байгаа. Гэхдээ ингэж бид нар бүлгэлдэг юм байна. Энэ салбар нь дотоодын нэр бүтээгдэхүүний 7.3%-ийг хөлмөр эрхлэлтийн 20.4%-ийг нь бүрдүүлжсэн байна. За ингээд энэ тонуудыг дангаар харах юм бол ингээд ямар хуу баримжаа одоо их байх хэвээр юм уу, бага байх хэвээр юм уу бид нар хэллэхэд жоох хэцүү байж магадгүй гээд 10 жилийн өмнөх тогтоод хэдүүл харьцуулж харах юм. Тэгэх юм бол уг салбарт 1.2 дахин олон хүн ажиллаж ирсэн байна. Одоогийнхоос 10 жилийн өмнө. Тэгсэн хэрнээ уг салбарын үүсгэж байгаа дотоодын нийт бүтээгдэхүүний үнц нь бол тухайн үеийнхээ дотоодын нийт бүтээгдэхүүний дүнгээс 2 дахин их байсан байна. Тэгэхээр одоо бид нэр эндээс ямар дүгнэлт хийж болох вэ гэхлээр ажиллагчдын тоо багасхтаа зэрэгцээд үүсгдэг үнцийг бас буурж ийн гэсэн ер нь бол шууд харилцаа харагдаж байна. Тэгвэл буурахтаа болвол нэгж одоо энэ салбарын ажилчинд ногдох нэмэлт үнц нь илүү буурсан гэсэн үг. Одоо 1.2 дахин буурсан байхад нөгөөх нь 2 дахин буурж байна гэсэн үг гэж байна. За үүний дараа хэдүүлээ хөдөө аж ахуйн салбарын гол дэд салбар болох мал аж ахуйн талаар хэдэн баримттай танилцъя. За Монгол улсын статистикийн эмхэтгэлгийн тоогоор малын нийт тоо бол 2024 онд 57.6 сая толгой байсан. Үүний 4.7 сая нь адуу, 5.1 сая нь өвгөр, 480 мянган тэмээ, 24 сая нь буюу хамгийн их нь хонь, үүний дараа 22.9 сая нь ямаа байсан байж. За үүнийг бол 2019 онд батлагдсан малын бэлчээрийн дац тооцох нэгдсэн аргачлалын дагуу хонин толгой шийдвэрлэх юм бол бид нар яагаад ингэж юм бэ гэхээр тав шуум мал маань өөр хэмжээтэйгээр бэлчээрийг ашигладаг учраас бид нар нэгжид хүрэхэд бол хонин толгой шийдвэр тооцдог. Тэгэх юм бол 2024 онд буюу өнгөрсөн жил манай улс хонин толгой шилжүүлсэн дүнгээр 110 орчим сая толгой малтай байсан байна. За тэгвэл манай улсын нийт бэлчээрийн дац юу хэд юм бэ гэж асуулт гарч ирнэ тийм үү. 2018 оны үндэсний статистикийн хорооны хийсэн тооцоогоор бол манай улсын нийт 112 сая га бэлчээрт энгийн жилд бодит тоогоор 51.6 сая толгой мал хонин толгой шилжүүлсэн дүнгээр 86 сая толгой мал эдээшлэх боломжтой юм байна. Хэрвээ энэ тоог баримтлах юм бол өнгөрсөн жилд манай малын тоо толгой бэлчээрийн даацаас 24 саяар тий нэлээд хэтэрсэн байна гэсэн үг. Гэхдээ бид тухайн жилийн хурд тундсны хэмжээнээс хамаарат бэлчээрийн дац маань ихсэх эсвэл багасна шүү дээ тий. Яг тийм. Хурд тундсны хэмжээ болон одоо өвсний ургац гэх мэт маш олон бас үзүүлэлтүүд тий дотор нь орж иж бид нэр бэлчээрийн даацыг тухайн жилд нь тохируулж тооцдог юм байна. Тэгэхдээ бэлчээрийн даацыг хурд тундсны хэмжээнээс бас газар орон бүрд нь
тухайлан тодорхойлдог. Жишээлх юм бол цаг уур орчны шинжилгээний газрын уур амьсгалын үйлчлэгээний системээр нийтэлсэн 2024-өөс 2025 оны буюу өнгөрсөн өвөл хаврын бэлчээрийн даацыг хэдүүлээ харъя. Тэгэх юм бол тэгэх юм бол бэлчээрийн даац маань нийт нутгийн 47% нь бэлчээрийн нөөцтэй, 20% нь бэлчээрийн хүрэлцээтэй, 21% нь даац 1-ээс 3 дахин хэтэрсэн, 4% нь даац 3-аас 5 дахин хэтэрсэн, 8% нь даац олон буюу бүр 5-аас олон дахин хэтэрсэн гэсэн юм тоотой байна. Тэгэхээр өнгөрсөн жил бэлчээрийн даац ерөнхийдөө 70 орчим хувь хүрэлцээтэй, харин 30 гаруй хувь бол хэтэрсэн байсан юм шүү. Тий, даац нь их бага хэмжээгээр янз бүрийн хэмжээгээр хэтэрсэн байсан. Энэ чинь нөгөө нэг бэлчээрийн даац хэтэрх нь малтаач, малчиндаач, тэг газардаач асуудалтай шүү. Яг тийм гэсэн. Одоо бэлчээрийн даац бол газар орон бүхэнд өөр байна тийм үү хэдүүлээ сайн харлаа 70 орчим хувь нь хүрэлцээтэй 30 гаруй хувьд нь бол хэтэрсэн байна гэж. Тэгвэл ямар газарт хэтэрсэн байгааг харах юм бол аймгийн дүнгээр Баян уулгийн Увс, Ховд, Говь Алтай, Баян хонгор, Хөвсгөл, Архангай, Үүрхангай аймагуудын зарим сум багийн нутгаар даац нь хэтэрсэн гэж гарсан байна. Нэмэлтээр мал аж ахуй дотор бол тэжээвэр амьтдаа ингэ тоолдог. Бид нар 2024 онд гахаантай бол 21.3 мянга, шувууны тоо 1.5 сая төрсэн. Үр тариа 2024 онд 443 мянган тонн, таримал тэжээл 259 мянган тонн, хүнсний дагуу 282, төмс 251 мянган тонныг тус уран авсан. Дээрээс нь нэмээд техникийн ургамал 50.4 мянган тонн, жимс жимсэг нь 2 мянган тонн, хичнээн багц гэсэн тий. Бид нар жимс жимсгэний үйлдвэрлэлтэй бэлтгэсэн өвс хадлан бол 1.6 сая тонн орчим хүрээ авсан байна. Тэгэхээр бид нар саяны тоо баримтаас харахад манай хөдөө аж ахуйн салбарын хүлэмжийн ялгаруулалт гэдэг маань бидний өдөр тутамдаа байнга ашиглаж байдаг мах сууд, халах жимс ногоо гэх мэт бүх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад жил тойрон гардаг гэсэн үг юм аа. За тэгвэл эрчим хүчний бус хүлэмжийн ялгаруулалтад орж байгаа бусад салбарууд байгаа шүү дээ. Аж үйлдвэр, хог аяллаа, өнөөгийн нөхцөл байдал нь ямар байгаа юм бол? За чиний өмнө дурчижсэн аж үйлдвэрийн салбараас үүсэх хүлэмжийн төл шатахаас бус харин химийн уруулаас илүү гаралтай байгаа. Тухайлбал цемент, чохой, шил, төмөр, химийн бодисын үйлдвэрлэл, гарангийн үйлдвэрлэл болоод метанол, этанол зэрэг заримыг нь болохоор RP үйлдвэрлэлээс ашигладаг штэ. Энийг болохоор их хэмжээний нүүрс хүчлийнхээ давхар эсэл ялгардаг гэдэг нь батлагдсан. Мөн хөргөгч, агааржуулагчийн шингэн, механик тосолгоо, асфальт зэрэг бүтээгдэхүүнээс фторт болоод бас хүлэмжийн ялгарч байгаа. Харин хог хаягдлын салбарын хувьд хатуу хогийн цэгүүдээс органик хаягдал задарснаар метан ялгардаг. Шингэн хог хаягдал буюу бохир ус болон лагийн менежментээс метанаас гадна давхар азотын эсэл ялгарч байгаа. Нэмж метанын тухай одоо мэдээлэл хүрэхэд хүлэмжийн хийнүүдээс хамгийн өндөр нөлөө үзүүлэгч хий гэж хэлж байгаа. Тэгэхээр үүнээс гадна 5-аас 15% концентрацид хүрэх юм бол дэлбэрэх нөхцөл үүсгдэг юм сонирхолтой хий байна. Үүн дээр нэмээд хэлэхэд манай улс хүлэмжийн хийд бол 6 төрлийн хийг тооцож нэгтгэж дүгнэдэг гэдгийг нэмэх гэсэн юм аа. За тэгээд баярлалаа санаа. Салбарын талаар судалгааны материалуудад танилцуулсанд баярлалаа. Тэгвэл бүгдээрээ одоо эдгээр үйл ажиллагаануудаас хэрэг хэмжээний хүлэмжийн ялгардгийг харцгаая. За манай улс бол 2020 онд 22.3 сая тонн үрс хүчлийн хийг хийтэд дүүцэх хэмжээний хүлэмжийн хийг хөдөө аж ахуйн салбараас ялгаруулсан байна. Үүнийг бол үндэсний 4-р тайлын ихтгэлд 2024 онд тооцож явуулахдаа оруулсан байна. Энэ маань бол өөрөө 1990 оны түвшинтэй харьцуулахад 99.5% өсөлт. Буюу бараг 2 дахин өссөн үзүүлэлт байж байгаа. Харин аж үйлдвэрийн салбарын эрчим хүчний бус ялгаруулалт бол бүр нэлээд бага 1.1 сая тонн. Хог хаягдлын салбар бол харьцангуй бага буюу 250 мянган тонн байсан байж байна. За энэ хоёр салбарынхыг 90 оны үеийнхтэй харьцуулах юм бол 302% харгалзантай 302% болон 350% өсөлт. Буюу аж үйлдвэрийн салбарын
хүлэмжийн ялгаруулалт бол 4 дахин баг тий. Харин хог хаягдлынх бол 4.5 дахин баг өссөн байна гэсэн. Харин өмнөх ангиар хэдүүлээ эрчим хүчний үйлдвэрлэл болон хэрэглээний талаар ярилцсан. Энэ салбарт бол хүлэмжийн ялгаруулалт нь 20 онд 19.2 сая тонн байсан. Энэ нь бол 1990 оныхтай харьцуулах юм бол 50.6% өссөн юм аа. Ингээд нийтдээ Монгол улс 2020 оны байдлаар нийтдээ 43 сая тонн нүүрс хүчлийг хийдэд үүсэх хэмжээний хүлэмжийг ялгаруулсан байна. Энэ дээр бас нэг юм нэмээд хэлэхэд нэг гол санаа нь эдийн засаг хөгжих үйл ажиллагаа идэвхжийн хэрээр хүлэмжийн хий ялгаруулна яалчихгүй нэ. Гэхдээ эсвэргээрээ хүлэмжийн хий ялгаруулад байхаар эдийн засаг нь тэр хэмжээгээр хөгжиж байна гэсэн үг бол ерөөсөө биш байгаа. Яг үнэ. Бүрэн санал нэг байна. За нийт Монгол орны хүлэмжийн хийг болохоор манайх 43 сая гэж тооцоолсон байсан ч гэсэн өмнө бид хүлэмжийн хийн тоолгой өөр ингэж аргачлуудаар тооцоолж болдог гэж хэлжсэн тийм. Энэ нь болохоор ерөөсөө хамрах хүрээ аргачлалаас хамарч байгаа. Тэгэхээр өөр тооцоолол гаргад гэдг нь одоо Монгол улсыг бусад улсууд бас үнэлж үзсэн байна л да. Тэгэхээр олон улсын нийлтэй дата сан болох Европын холбооноос санхүүжүүлдэг Copernicus агаарын мониторингийн үйлчилгээ хэмэл дагуулын зураг ашиглан агаараас тандан судалсан байдаг. Үүнийг харахад бол Монгол улс 146 сая тонн нүүрс хүчлийн хий, метан хий 77 сая тонн, 2.6 сая тонн угаарын хий 20 онд ялгаруулсан байна гэж датан дээр нь байгаа. Харин Climate Trace гэдэг олон төрлийн сурвалжаас дата цуглуулж нэгтгэдэг өвдлийн санд болохоор Монгол улс 23 онд нийт 206 сая тонн хүлэмжийн хий ялгаруулдаг гэж тооцоолсон байгаа. Одоо энэ тооцооллуудыг харах юм бол айгүй зөрүүтэй. Бид нэр 43 сая орчим яриад идэг. Тэгтэл өөр сурвалжууд бол 100 хэдэн сая, 200 сая гэж бас гараад ирж байна. За тэгэхээр тооцоолол ихтэй бол аль болох мэдээж бодит үнэнд ойрхон дүн гар гаргачлалыг сонгох нь зүйтэй хэрэг баг. Гэхдээ энэс илүү бас аль ч тооцоолыг ашигласан бай хүлэмжийн ялгаруулалтаа илүү бодиттой гор бууруулах нь бол илүү чухал гэдгийг бас энд онцгойлон тэмдэглэмээр байна. Ингээд бид нар манай улсын хөдөө аж ахуй болон аж үйлдвэр хог оёдлын салбарын эрчим хүчний судлаа. Тэгвэл энэ салбаруудад уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг сааруулахад яг ямар асуудал тулгарч байгаа юм? За хамгийн эхлээд хөдөө аж ахуйн салбарын хүлэмжийн ялгаруулалтыг бууруулахад тулгарч байгаа асуудлуудыг хэвлээ яриа. Одоо аж үйлдвэр болон хог аяллаа салбарыг хэвлээ дараа нь авч үзнэ гэсэн. За хөдөө аж ахуйн салбарын хүлэмжийн ялгаруулалт нь бол үндсэндээ мал аж ахуй газар тариалангийн ийм хоёр үйл ажиллагаанаас гарч ирдэг. Мал аж ахуйн хувьд хүлэмжийн хийнүүдийн дотроо хүлэмжийнхнүүдийн дотроос метан хийг хамгийн ихээр ялгаруулдаг салбар гэж байгаа. Энэ нь хэвэгч малын хоол боловсруулах системийн онцлогтой холбоотой. Метан хий нь бол хэвэгч мал амьтдын тэжээл боловсруулах хэрэгтэнд ус төрөгч болон нүүрс ус хүчил төрөгчгүй орчинд одоо агааргүй орчинд эсэх үед үүсэж гадагшилж байгаа гэсэн үг ихээр үүсдэг. Энэ бол ингээд байгалийн процесс. Тэгэхээр хэвэгч мал буюу манай 5 хоншин малаас бол үхэр хойно ямаа хэр олон байна. Энд яг тэмээ бас ордог. Гэхдээ тэмээ бол арай ондоо маш одоо энэ 3 хэвэгч малаас маш бага хэмжээгээр метан ялгаруулт юм байна. Тэгэхээр хэвэгч мал хэр олон байна. Тэр хэмжээгээр метан хий ялгаруулт бол ихээр их байна гэсэн үг тийм. Тэгэхээр дэлхийн дахинд метан хий ялгаруултыг махны зориулалтаар фермийн нөхцөл төсгөж үржүүлдэг үхрийн аж ахуй бол ихээр бүрдүүлдэг. Харин манад бол хонь ямаа олон тоотой байдаг учраас үхрийн аж ахуйтай бас зэрэгцээл ер нь метан хий ялгаруултыг бүрдүүлж байдаг. Энэ дээр бас нэг сонирхолтой юм дуртахад бол одоо өөр олон улсад саяны эрчимжүүлсэн фермийн аж ахуйгаас аж ахуйн одоо эрэлт хэрэгцээ тэгээ махны эрэлтээс гарч ирж байгаа маш их хэмжээний одоо махны зориулалтаа үхрийн үржүүлэлтээс болоод маш их хэмжээний одоо хүлэмжийг ялгардаг. Тэгтэл манай улсын хувьд бол уламжлалт мал аж ахуйгаа дагаад явж хахад маш их хэмжээний бас метан хий ялгарч байна тийм. Тэгэхээр тэр улсуудад болон манай улсуудад хүлэмжийн ялгаруулалтыг бууруулах арга хэмжээ манаас ондоо байна гэсэн үг. Ондоо байна гэдэг юм. Би ойлгохдоо ингэж байдаг шүү дээ. Америкт ч юм уу илүү веган болцгоо гэдэг нэг тийм тэгээд мах идгээ болий гэдэг тийм саналууд их яваад байдаг шүү дээ.
Энэ дээр цэвэр хэдүүлээ таамаг төвшүүлэх юм бол заяа. Энийг бол тоо баримтаар бас батал судалж шинжлэх хэрэгтэй. Жишээлбэл Америкт махны хэрэгцээг айл болох багасгаж л ах юм бол те хүмүүс аль болох одоо ногоон тэжээлтэн, цагаан тэжээлтэн болох юм бол махны эрэлт хэрэгцээ багасаад зөвхөн тэр эрэлт хэрэгцээг хангах гэж маш их хэмжээний хүлэмжийг ялгаруулдаг тэр үхрийг үржүүлж байгаа. Энэ аж ахуй багасгах юм бол те фермүүд багасгах юм бол хүлэмжийг багасгах боломжтой. Манай улсын хувьд нөгөө талаасаа бол аль хэдийнэ өөрсдийнхөө одоо уламжлалт мал аж ахуйгаа хөгжүүлээд те хүмүүс өөрсдийнхөө амжиргаа хангаад явж байхад маш их хэмжээний хүлэмжийг ялгараад байх юм бол бид нар магадгүй малаа эдийн засгийн хэрэглэлд хурдан оруулж илүү их мах идэхэд хүлэмжийг ялгаралт буурах ч бас магадлалтай. Гэхдээ энэ бол цэвэр таамаг нэг бас зөндөө олон нюансыг нь бодолцож ээж арга хэмжээг тодорхойлдог гэдгийг бас энд одоо тодруулахын тулд бид нэр ярилцж байна тий. За сая ярьсан манай улсын нүүдлийн мал аж ахуйн өрөөс соёл уламжлал мөн эдийн засгийн нийгмийн эдийн засгийн хөшүүргүүдээс хамаарат манай улсын малын тоёх байгаа үнээсүүдэд их хэмжээний хүлэмжийг ялгарч байгаа тийм үү. Энэ хүлэмжийг багасгахын тулд малчтын амжиргаа, хүнсний аюулгүй байдал чухал хэрэгцээ зүйлсүүд болох одоо бидний өдөр тутамд ашиглаж байгаа махсуун бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг алдагдуулахгүйгээр малын тодлогыг бууруулах хэрэгцээ шаардлага байгаа. Малын тодлогоо хэд байх нь оновчлог тодорхойлохдоо бид бэлчээрийн даацыг суур болгож ирсэн нь бол яхаарахгүй зүйлс. Бэлчээр хангалттай хүрэлцээтэй байж иж мал аж ахуйн салбар нь бол доктортойгоор үйл ажиллагаагаа явуулаад дээрэс нь манай улсын малын тодлогоо одоо энэ бол үндэстэй. Тэгтэл манай улсын малын тодлогоо сүүлийн жилүүдэд бэлчээрийн даацаас тогтмол авч ирсэн. Маш их хэмжээгээр давж ирсэн. Гэхдээ бэлчээрийн даацт малын тодлогоог нийцүүлсний дараа эхлээд энийг хийчихэд энэ тоонд бидэнд одоо хүлэмжийн ялгаруулалтыг багасгах зорилттой хэр уйлах талаар те бэлчээрийн даацт яг таг нийцүүлчихэд бидний хүлэмжийн ялгаруулалт хэр буурах вэ гэдгийг бас бид нар дараа нь ярих ёстой гэсэн үг юм байнамаа. За энэ дээр нэмжлэх юм бол 2020 оны үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтод хөдөө аж ахуйн салбарын хүлэмжийн ялгаруулалтыг бууруулахын тулд малын тоо толгой хэмжээг зохицуулах, бууруулах болон малын өвтөг шивхийн менежментийг боловсронгуй болгох зорилт дэвшүүлсэн байсан. Тэгээд харин энэ жил батлагдж байгаа NDC 3.0 болохоор махны экспорт болон дотоодын нийлүүлэлтийг хэсгэх гэсэн зорилтуудыг шинээр дэвшүүлсэн байсан. Тэгэхээр малын тоо бэлчээрийн даацаас ихтэрч өссөний нэг шалтгаан болох нийгмийн хөшүүрэг нь бол нийгэм бол эдийн засгийн хөшүүрэг гэж хэдүүлээ ярьсан тийм үү. Нийгмийн хөшүүрэг нь малын тоог өсгөх хуучны бодлогыг буюу одоо гадаадын экспортоо, махны экспортоо хангахын тулд мянгат малчтыг тодруулж алдаршуулдаг гэх мэтчлэн тэ урамшууллын тогтолцоо байгаад байгаа. Олон малтай байх нь малчтын хувьд эдийн засгийн хувьд ач холбогдол тэгээ ерөнхий одоо логикоор бодох юм бол ийм ч гэсэн бэлчээрэнд ороотоод өөрсдийнх нь малын ашиг шимэн буураад маллах хүн хүчний дутагдал ороод авах юм бол үүнээс болоод бас ганц зууд дүртэмдгийн султаа мал та болох эрсдэл бас ихснээ гэх мэтлийн сул талуудаас үүсдэг. Хичнээн одоо нийгмийн талаасаа бол ийм хөшүүргүүд байсан ч гэсэн бид нар сул талуудыг энэ давхар жинэл авч явж явах хэрэгтэй гэсэн үг ээ. Би одоо болохоор гэрлэгийн ярьж байгаа ярианууд дээр нэмэлтээр баримтууд, шаардлагатай хэрэгтэй баримтуудыг хэлээд байгаа. Баярлалаа. За малчин өрх гэдэг нь болохоор жилийн 4 улирлыг туршид малаа малч амжиргааны их усүрээ болгодог малтай өрхүүдийг хэлж байгаа юм билээ. Тэгээд өөрөөр хэлбэл малтай өрх болгон малчин өрх байх албагүй гэсэн үг юм бол тэгээд үндэсний статистикийн хорооноос гаргасан статистикийн мэдээнээс энд бас дуртай. Малчин нэг өрхөд ногдох малын тоо 2024 онд дунджаар 269 болж өмнөх оноос 40 толгой малаар буюу 12.9%-аар буурсан байсан. За тэгээд эхний малын 14.5% буюу 9.4 сая том мал 2024 онд зөв бусаар хоригдсны 33.1 мянган 33.1 мянган мал нь болохоор өвчнөөр хоригдсан байсан. Тийм харамсалтай юм тий. Эдийн засгийн эргэлтэнд оруулах чадхгүйгээр тийм
Бас одоо малын ер нь тооцоолсон хэмжээнд байдаг хоригдол гэж бас байдаг бах тийм. Гэтэ энээс гадна гэсэн үг шүү дээ тий. За малын гаралтай бүтээгдэхүүнүүдийн талаар хэдэл одоо яриа. Малын гаралтай бүтээгдэхүүнүүд болох мах сүм бүтээгдэхүүнүүд арьс шир ноос ноолуурын үнийн богино хэмжээний өсөлтөөс болоод малчт маань тухайн үед аль дайвар бүтээгдэхүүн илүү эрэлттэйг нь хөгөөд малаа тэр чиглэлийг нь дагуулад өсгчдөг тийм тохиолдол бас түгээмэл байсан. Гэхдээ зах зээлийн эрэлтийг хангах хэмжээний нийлүүлэлтийг одоо үйлдвэрлэлээ те малаа өсгөөд ирэх үед нь энэ бүтээгдэхүүнийх нь үнээс олох ашиг нь бол буурч эхэлдэг. Жишээлбэл ноолуур үүнд орохыг хараад малчид бол ноолуурын чиглэлээр маш их хэмжээгээр ямаа өсгсөн шүү дээ. Гэхдээ мал өсгөнө гэдэг нь тийм ч хурдан биш учраас ноолуурын нийлүүлэлт ихсэх үеэр эрэлт налидны буураад үнэн нөхцөн бас буурах нь бий. Тэгэхээр одоо энэ зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн зөрүү нь бол малын тоог улмаар хүлэмжийн ялгарлтыг ихсгээд бэлчээрт бас учруулах ачааллыг нэмээд нөгөө талдаа малчтад эдийн засгийн хохирол эрсдлийг бас учруулж байдаг юм байна. Харамсалтай юм тий. Хоцорсон биш ер нь бол ингээд зах зээл хөөгөл яваад байгаа болохоос барьж авч чадахгүй гэсэн үг. Тэгэхээр одоо прогноз тий статистик үзүүлэлтүүд хэрвээ бэлэн байгаа бол тэрнийг бас малчид маань ашиглах хэрэгтэй гэдгийг энэ дээрс уриалж хэлмээр байна. За мөн малын ашиг шимээр үүсгдэг нэмэн өртгийн төрөл маань бол манай усад харьцан өцөөхөө хөнгөн үйлдвэрлэл буюу энэ малын дайвар бүтээгдэхүүнүүдийг боловсруулах үйлдвэрлэл бол уналтад орсноос болоод ялангуяа 90-оноос хойшоо болоод мал аж ахуйн салбар голтой түүхийн үед худалдааж анхан шатны боловсруулалт хийгээл ийм бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх болсон учраас нэгж малаас хүртэх эдийн засгийн ашиг бол боломжтой хурж болох хэмжээнээс бас бидний хүсэж байгаа хэмжээнээс л бага байгаа. Мөн бид нар үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний стандартын дагуу гарал үүслийн гэрчлэлтэйгээр бас хариуцлагатайгаар үйлдвэрлэл хийж чадахгүй байгаа нь энэ салбарын одоо эцсийн бүтээгдэхүүний үнэлэмжийг унахтай үнгүүдэх бас нэг шалтгаан болж байгаа гэсэн үг. Энд дээр жишээ хэлэх юм бол бас дахиад үндэсний статистикийн хороноос зах зээлийн үнийг бүртгэдэг мал аж ахуйн бүтээгдэхүүн ерөөсөө 39 төрөл байдаг юм байна. Тэгээд 2020 оны үндэсний хэмжээнд тодорхойлсон хувийн нэмрийн зорилтын дэлгэрэнгүй баримт бичигт болохоор малын амьдын жин, бог малын гулуусны жин, мөн үнэний хоногийн сан буурч, салбарын өрсөлдөх чадвар муудж байгаа гэдээ дурдсан юм. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор малын тоо хит ихсэх те зүгээр ч ихсэх биш хит ихсэх бэлчээрийн дац хэтэрх нь бол хөрсний дороотлол цөөлжүүлэлт энэ асуудлууд хүрэгдэг. Тэгээд энэ нас хүлэмжийн ялгаруулалтыг эргүүлээд ихсгэд холбогддог. Ингээд айгүй тийм муухай тойрог байгаа даа тийм үү. Хөрсний чанар муудаад өсний гарц багасах юм бол энэ газрын хүлэмжийн шингэлт нь буураад үүгээр зогсохгүй хөрсний дахин сэргийн хугацаанд удаашраад тэ ихсээд явандаа бүр огт сэргэхгүйгээр үлддэг нь одоо бидний хэлдгээр бол цөлжилт байж байгаа. Тэгэхээр энэ цөлжилт бас үүсэх нь байгалийн тэнцвэр алдагдах одоо тухайн газар оронд эдээшдэг байсан бэлчдэг байсан зэрлэг ан амьтад те үс ургамал бол ховордох зэргээр экосистемийг тэр чигээр нь өөрчилж идэх гэсэн тийм шүү дээ. Тэгвэл энэ өмнө ярьжсэн бэлчээрийн даац хэтэрсэн энэ 30% маань маш өндөр асуудалтай болчиход байгаа гэдэг нь шууд батлагдахаар шүү дээ. Тийм. Бас энэ хөрсний чанар муудаад одоо дээдлийнх нь хэсэг нь чийг алдаад ирэнгүүт салхинд айгүй амархан одоо хийсэх магадлалтай байдаг. Хийсэнгүүтээ шорон шуурга те ингээд нарийн ширхтээ тоосон цэрэг бас үүсгдэг. Угаалж бас болдог. Дахиад ирсэн тэр хөрсийг алдчихна гэдэг нь тий бид нар маш одоо он удаан жилийн хугацаанд бүрэлдсэн тогтсон тэр байгалийн системийг алдаад байна гэсэн үг байхгүй. Бид нар ярьдаг чинь нөгөө 1 метр куб хөрсийг дахин нөхөн төлжүүлэхэд хэдэн зуун сая жил шаардлагатай гэж нэг хэсэг тэгж. Тэгэхээр бид нар бол ингээд ганц 2 жил тий сэлгэх нүүдлэх хоорондоо алдчихна гэдэг бол тий хэдэн метр кубыг алдаж байгаа бас нөгөө харамсалтай байна. Энэ дээр бол цөлжилтийн мэдээллийн санд нийтлэгдсэн 2020 оны байдлаар болохоор Монгол орны цөлжилтийн үнэлгээгээр нийт нутаг дэвсгэрийн 76.9 буюу 120.3 сая га талбай дороотсноос 4.7% нь нэм хүчтэй. 18.6% нь хүчтэй цөлжилт. Тэгээд газрын дороотолд өртсөн гэж бүртгэгдсэн байсан. Цөлжилт чинь бас аюу хэцүү. Нөгөө
усыг шингээж чадахгүй шууд урсгаад алдаад явуулчихдаг болохоор Яг үнэ. бас шууд усны асуудалтай болчихлоо. Өнөө ялангуяа гадаргын усны тогтцол бол айгу удааширдаг тий. Ер нь шууд цөлсөн газар дээр ус асгаад ингээд явдаг гэд бид нарт зөөрөг хүртэл байдаг шүү дээ. Тэгэхээр эдгээр өөрчлөлтүүд маань бол газар тариалангийн салбарт ч гэсэн айгүйх нөлөөлж байгаа тий. Сая ярьсан уснаас хамаарад газар тариалангийн ургац алдах, газрын үржил шим багасхад үргээд манай улсын тий хүнсний аюулгүй байдлыг бас ганхуулах боломжтой. Тэгээд бэлчээр бас ороотоод малчид шилжин нүүх шаардлагатай болоод шинэ очих орон нутгийн одоо санаагийн дурдсан дорнодод тийм харсан нүүд очижсэн гоолтай ингээд бүлээсэн тийм. Тэгвэл шинэ очих орон нутгийн бэлчээрч ч гэсэн шилжин одоо оторлж байгаа тэгээ удаан хугацаагаар бүр шилжин нүүж байгаа иргэдэд ч гэсэн айгу ачаал учруулж байгаа гэсэн тий. Тэгээд энэ маань бол нийгмийн эдийн засгийн эрсдлийг үүсгэж байгаа тий. Одоо амжираагаа залгуулж чадахгүй юу тий. Дахиад дээрэс нь бэлчээрийн ашиглалтын маргааныг нүүж утсан одоо газар орныхоо нутгийн хүмүүстэй үүсгэх гэж юм уу тийм бас айгу олон асуудлуудыг бид нэнд дурдж болж байгаа маа. За хөдөө аж ахуй дотроо мал аж ахуй газар тариалан хооронд нь холбогддог нэг чухал зүйл бол малын тэжээлийн тариалт гэж байгаа. Тариаланчид маань бол малчдад яг өвөл хаврын улиралд шаардлагатай хэмжээний тэжээлийг нь тариалж хэрэгтэй үед нь хүртээмжтэйг нь нөлөөж чаддаг. Одоо тэнд нэг хэсэг байдаг одоо магадгүй логистикийн асуудал ч гэдэг юм тийм мэдээллийн хомс байдлаас болоод нэг нь нөгөөдөө хүрч чаддаггүй. Тэгчингүүтээ тэжээлийн хомсдол нь бол ганц зутай жил малчдад үүсэх нэг талтай. Нөгөө талдаа бол өвс ногооны гарц сайн жил маш их хэмжээний одоо малын тэжээл тариалаад хадлан аваад тэгтээ тэр маань бол илүүдж үлдээд одоо тариаланчдын хувьд үнгүүдэх тэгснээр болоод тариаланчдад эдийн засгийн маш их хэмжээний хохирол учрах гэх мэт ингээд эрэлт нийлүүлэлтийн зөрүү бас дахиад гараад идэг. Тийм тийм. Малчид тариалагчид гэдэг ингээд тусдаа яриад байдаг болохоос энэ хоёрын хамгийн том энэ холбоотой тэжээлийн асуудлыг бас нэг төр болгоно яриад байдаг шүү дээ. Яг тийм. Тэгэхээр бид нар бол үнийг нэлээд сайн ярих хэрэгтэй. Бас мэдээлэл солилцож энэ асуудлын шийдэл бас гарч ирэх болов уу гэж бодож байна. За аж үйлдвэрийн хэвлэлээ салбарлаад шилжиж байна. Хөдөө аж ахуйгаас салаад за аж үйлдвэрийн үйл явц болон хог аяглалын салбар нь хөдөө аж ахуйтай харьцуулахад бол эрчим хүчний бус хөлөмжийн ялгаруулсараа бага. Тэгээ хэдүүлээ зүрх ярьсан нэг нь 20-д нэг байсан те. Тэгсэн ч гэсэн энэ салбарт бол анхаарч үзэх асуудлууд зөндөө байдаг. Жишээлбэл цемент үйлдвэрлэх те. Бид нарт хичнээн их шаардлагатай байдаг лээ. Бид нар байнга л барилга гарч байгаа, байнга л дэд бүтцээ цементийг ашиглаж бас дэмжиж байгаа. Ийм үед бол эрчим хүчний бус хөлөмжийн ялгаруулалтыг нь аж үйлдвэрийн салбараас багасгахад аягүй төвөгтэй байдаг. Энэ мэтийн чухал хэрэгцээтэй гэхдээ ялгаруулалтыг нь бууруулах технологи одоогоор бүрэн судлагдаж бас одоо зах зээлийн үнэлгээтэй харьцуулагдахаар те хямд үнэтэй болж хөгжүүлэгдэж нэвтрээгүй үйл явцуудыг нэгтгээд дэлхийд дахиндаа ерөөд нь бууруулахад хүндрэлтэй салбарууд те хөлөмжийн ялгаруулалтыг нь бууруулахад хүндрэлтэй салбарууд гэж нэрлэдэг юм байна. За энэ дээр болохоор олон улсын эрчим хүчний агентлагийн 2021 оны тоогоор цемент, химийн бодис болон нефт тэгээд гангийн үйлдвэрлэл гэсэн 3 үндсэн салбарыг хөлөмжийн ялгаруулалтыг тэр салбаруудын хөлөмжийн ялгаруулалтыг нь бууруулахад айгүй хүндрэлтэй салбарууд гэж нэрлэдэг байлаа. Тэгээд эдгээр нь болохоор аж үйлдвэрийн нийт эрчим хүчний хэрэглээний бараг 60%. Тэгээд аж үйлдвэрийн эрчим хүчний бус хөлөмжийн ялгаруулалтын 70 орчим хувийг бүрдүүлдэг гэсэн тоо баримт байсан. За хог аяглалын салбар руу идэл одоо оръё. Түрүүн хөдөө аж ахуй, аж үйлдвэр болон хог аяглалсан тийм үү. За хог аяглалын салбарын хувьд бол эрчим хүчний бус хөлөмжийн ялгаруулалтыг хийх нь ил хогийн зэг дээр хаягдсан био буюу хүнсний хог аяглалын ялзрах, задрах явцад нь дэгддэг. Энэ маань бол их ихтэй метан хий байдаг. За бас нэг их үүсвэр бол газрын тосноос гаргаж авдаг бүтээгдэхүүн бол хуунцар гэж байна. Бүх төрлийн хуунцар, резин, машины дугуй, техникийн тос тослогоо эднийг бол ил хогийн цэг дээр ил хогийн цэгийг боловсруулах гэж байгаа. Тэ одоо зайлуулах буюу шатах явцад нүүрс хүчлийн хий болж ихээр ялгардаг. Хөлөмжийн. За гэтэл манай улсын хувьд хог аяглалын менежмент бол муу түрүүнд хэлсэнчлэн ил хогийн цэгийг уулуулаар нүсгэл те аваач чогоо хаяал давхарлал овоолол байдаг. Хогоо зайлуулахдаа илж тасаал гэж байгаа те. Энэ хог аяглалын буруу менежмент нь бол зөвхөн хөлөмжийн ялгаруулахаас гадна орчны бохирдлыг бол гадаргын ус
хүний ус хөрс агаарт үсгэж байгаа. Тэнгүүд энэ ус хөрс агаарт бохирдол үсчихээрээ ургамал хүн амьтны одоо нэг эрүүл мэнд гэж байгаа тийм энэ бүхэл бүтэн эрүүл мэндийн системийг ноцтойгоор гэмтэж байна. За үүнээс гадна сүүлийн үед хамгийн хурцтайгаар нэмэгдэж байгаа электрон хог хаягдал буюу e-waste гэж байгаа тийм энэ электрон хог хаягдлын одоо хаягдлаар дамжуулаад байгальд ховор байдаг алт зис гэх металлуудыг дахин ашиглахгүйгээр хөсөр хайж байгаа нь бидний хувьд бас эдийн засгийн хувьд ч гэсэн аюул алдагдaltaй байдаг. Бараг ийм хор элементүүдийг зүгээр бид нар хайчиж байгаа юм тий одоо мэдгүйгээс болоод мэдгүйгээс ялгаж боловсруулж байдаг алт эднэрийг бол ингээл мэдгүйгээс болоод тоохгүй өнгөрч юм гэсэн үг шүү дээ. Гэтэл одоо гар утсанд хэдэн 10 төрлийн ховор металлууд маш бага хэмжээгээр ч гэсэн байж байгаа. Тэгэхээр бид нараас эндээс хог хаягдлаасаа ховор элементүүдийг олборлох боломжтой шүү дээ. Тэгэхээр хог хаяглыг дүүлээ ярьчлаа. Тэ ингээд боловсруулалт бол асуудалтай менежмент муу гэдээ ярьлаа. Тэгэнгүүт хог хаягдлыг ер нь хэн үсгээд байгаа юм хаанаас үсгээд байгаа юм гэх юм бол хүмүүс бидний те бид бүгдээ хэрэглээний зан төлөв аж үйлдвэрлэлийн хог хаягдлын менежмент те одоо аж ахуй нэгжүүд үйлдвэрлэл хийхдээ бас үйл ажиллагаа явуулахдаа хог хаяглаа хариуцлагатай биш те хариуцлагагүйгээр менеж хийснээс болоод хүлэмжийн ялгаруул болон байгаль орчин нийгмийн эдийн засагт учруулах сөрөг нөлөө хамаарна гэсэн. Тэгэхээр бас сөрөг нөлөө буурхан ч гэсэн хариуцлагатай хэрэглээ, хариуцлагатай менежментээс бол хамаарна гэсэн үг гарч байна. Бид нар шууд хамааралтай. Яг биднээс бүгд хамааралтай. Тэгэхээр 2007 онд улсын хэмжээнд нийт айл өрхийн хог хаягдлын 20.7, 2014 онд болохоор 47% нь хүнсний хог хаягдал байсан бол 2019 онд Улаанбаатар хотын хэмжээнд өрхийн энгийн хог хаягдлын 30.4% нь хүнсний хог хаягдал байсан. За тэгээд 2021 оны энгийн хог хаягдал нь нийт 2.4 сая тонн байснаас дахин боловсруулсан хог хаягдал нь болохоор 186.8 мянган тонн гэж бүртгэгдсэн байсан. За тэгээ эндээс харвал 2021 онд энгийн хог хаягдлын зөвхөн 7.7% дахин боловсруулсан байсан. Энэ дахин боловсруулсан хог хаягдлын 14.4 мянган тонн нь хүнсний хог хаягдал байсан гэдэг нь хүнсний хог хаягдал нь дахин боловсруулсан хаягдлын 6% нь л эзэлж байна гэсэн үг. Тэгэхээр чи нөгөө томд 30% байсан. 30.4% байсан тий. Тэгэхээр хүнсний хог хаягдал бол нийт хог хаягдлын хувьд 30% эзэлсэн хэрнээ дахин боловсруулах гэж байгаа хог хаягдлын хувьд бол бүр 5 дахин бага 6% эзэлж байгаа юм биш тэгээ. Энийг бас бид анхаарах хэрэгтэй юм байна тий. За тэгэхээр одоо хөдөө аж ахуй, аж үйлдвэр хог хаягдлын эдгээр салбаруудын хүлэмжийн ялгаруулалтыг бууруулах тал дээр гардаг асуудлуудыг бид нэр асуудалтай сорилтуудыг шийдэж зохицуулах хэрэгтэй засаглалын тогтолцооноос асуудал байдаг юм байна тий. Бас бид нэр энийг ер нь л хүлээж ирсэн юу гарч ирж байна тий. Асуудал гарч ирж байна. За жишээлбэл манай улсын одоо баримталж байгаа малын тодорхойг бэлчээрийн даацад нийцүүлэх бодлого хөрсөн дээрээ бууж одоо малчтын амжиргааг алдагдуулахгүйгээр хэрэгжихгүй байна гэж бол бид нар үзэж байна. Мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийн эдийн засгийн эргэлт зарим нэг том тоглогчдын одоо том компаниудын ч гэдэг юм те корпорациудын монополчлол чейнжүүд буюу дундын тоглогчдын зарим талаараа ёс зүйгүй тийм практикаас болоод асуудлуудыг улам хөндрүүлж идэг юм аа. Мөн эрх зүйн орчин нөхцөл байдлаа дагаж хангалттай хурдтайгаар өөрчлөгдөж чаддаггүй. Энэ бол ингээд хаанч бас байдаг болохоор ойлгож болохоор асуудал байж байгаа. Амьдрал үргэлжлэлсээр асуудлыг олж илрүүлээд эрх зүйн орчноо өөрчлөхөд аль хэдийн нөхцөл нь дахиад өөрчлөгдсөн байдаг тийм. Ямар ч нөхцөл эрх зүйн орчин жоохон хоцорч ирнэ явдаг нас ойлгож болохоор асуудал юмсан гэж байна. Салбарын хүний нөөцийн асуудал гэж бас байгаа. Энэ бас засаглалын асуудалтай холбоотой те. Одоо залгамж хаалгаа бэлтгэх, хүний нөөцөө бэлтгэх бол бас засаглал менежментийн асуудал гэж байгаа. Салбарын хүний нөөцийн хувьд ялангуяа мал аж ахуй дээр илүү илэрдэг. Тэгээд малчтын хөөсийн тэзүргүй хөдөлмөрийн хуваарлалт байж гэн те. Малын үржил селекц, удмын сангийн мэргэжилтүүд, малын эмч нарын хомсдол зэрэгс бол эндээс харагдаж байна. За тэгэхээр одоо хэдүүлээ ярьсан бүх зүйлээ дүгнээд эрчим хүчний бус эдгээр салбаруудын хувьд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг сааруулахын тулд юу хийх боломжтой. Арай гэрэл гэгийг нь харцгаая. Итгэл найдвар юм дээ.
Яг хэлээд ярьсан. За ямар ч гэсэн та хоёрт баярлалаа. Яг гол асуудлуудыг нь ерөнхийдөө тодорхойлж хэллээ. Ер нь энэ асуудлуудаас дараах аргууд байж болох юм байна гэж бид нэр тодорхойлж гаргаж ирсэн байна. Юуны өмнө заавал малын тоо толгойг нэмэгдүүлсний урамшуулах энэ хүн нийгмийн хөшүүргийг нийгмээрээ дахид сайтар тунгаагаад шинжилэн томьёолох шаардлага үнэхээр бий болжээ. Үүний дараа малчид малаа өөрсдийн хөрөнгө гэдгийг дахин сайн санаж бизнес эрхлэгчид ижил зах зээлийн зарчмаар ажиллах шаардлагатай байна. Судалгааг сайн хийж, зах зээлийн мэдрэмжээ сайжруулж, үүн дээр үндэслэн өөрт ашигтай байдлаар бусдад хэрэгтэй үнэтэй бүтээгдэхүүнийг нийлэх боломжийг эрэлхийлэх. Ялангуяа энэ манай байгаа хуршуулын тогтолцоог ашиглаж бодит болох боломжтой. Мөн үүнтэй адил тариаланчид малчдын хэрэгтэй шаардлагыг судалж, ашиглалтан дээрээ үндэслээд тэжээлийн тариалалтаа хийж нийлүүлэх нь малчдад малын тэжээл хомсдохгүй, болон тариалагчид илүү хэмжээнд тариалахгүй, буруу цагтаа мөн тариалахгүй, ийм эрсдлүүдийг үүсэхгүй байх боломжтой байна. Түүнчлэн нэгж малын ашиг шимээр илүү их үн цэнийг үүсгэж малын гаралтай бүтээгдэхүүндээ нэм үртэх шингээх олон төрлийн арга барилууд технологиудыг ашиглаж болохоор санагдаж байна. Үүн дээр нэмээд хөдөө аж ахуйн салбарт байгаа хөнгөн үйлдвэрлэлийн хоос орон зайг бизнес эрхлэгчид гэрхаагаар анзаарчиж мал аж ахуйн салбар нь зөвхөн түүхийн эдийн эрэлтээс хамааралтай баха болж болох юм аа. За нэмээд малын тоо толгойг зөвхөн бэлчээрийн даацаас гадна хүлэмжийн ялгарлын хэмжээ зөвлөжилт мөн биологийн олон янз байдлын үүнийг бодолцож зохицуулах хэрэгтэй байгаа. Бид нар бол зөвхөн малаа их төлхөө ярьдаг боловч одоо бид нарт байгаа ховор ургамал амьтдаа бид нар бас хангалттай авч үзэх хэрэгтэй. Зөвхөн одоог харвал ядаж малын тоо бэлчээрийн даацад нийцүүлэх хэрэгтэй гэдэгтэй бол танил хэлж байгаа шүү. Тэр бол юм нэ. Одоо аж үйлдвэрийн салбарт яриг чиглэх юм бол хүлэмжийн ялгарлыг бууруулах технологийн үйлдвэрлэлийн салбар бүрээс хамарч янз бүр буюу үнэтэй хэмд ямар ч үж болно. Сая бас дурдсан хэцүү байдаг гэдэг. Хэм тохиолдолд энэ арга шийдлийг шууд нэвтрүүлж ашиглах нь бизнес эрхлэгчдийн хувьд давуу тал болох нь гарцаагүй шүү дээ. Гэхдээ үнэхээр аж үйлдвэрийн салбарын эрчим хүчний бус хүлэмжийг бууруулна гэдэг нь дэлхийд дахинд инновац шаардлагач байгаа нь учраас хүлэмжийн ялгарлыг бага ялгаруулалттай ижил төрлийн бүтээгдэхүүнийг нь хийж гаргаж чадах юм бол олон улсын зах зээл төвгүй нэвтрэх, патентаа зарах зэрэг бусад улсын өрсөлдөгчдөөс илүү давуу тал олох боломж нь бол бэлэн байгаа гэсэн үг. Хамгийн гол нь бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртөгт нь болж өгвөл байгаль орчны болоод нийгмийн зардлыг тусгаж бодит өртөг дээр нь үндэслэн үйлдвэрлэл эрхлэн урт хугацаанд доктортой байх нөхцөлийг бүрдүүлэх юм. Тэгэхээр үүний дараа бид нар хог хаягдлын салбар руу ярих юм бол одоо хог хаягдлын салбарын үед бидний хамгийн хүсэн хүлээж байгаа ганц зүйл гэх юм бол ялж авахгүй хатуу болон шингэн хог хаягдлыг байгаль уул мөргүүл баймар шүү дээ. Одоо бүр хүлэмжийн хийгээс үл хамааран. Үл хамааран бид нар хогны асуудал бол хасаагүй л байгаа. Тэгэхээр хог хаягдлын асуудал өөрөө өмнөд урьдчилан хүлэмжийн хийгийг ялгаруулдаг. Агаар ус орчны бохирдлоос гадна нингийн калдуур өвчин авах эрсдлийг нэмэгдүүлдэг гэдгийг бид нар бүгд мэдж байна. Иймд био хог хаягдлыг ашиглаж дахин боловсруулж гол нь бордоо хийж болдог байгаа. Мөн бусад дахин боловсруулах ашиглах боломжтой хаягдлууд болох хөнгөн цагаан, шил, хуунцар, тос зэргийг ангилан ялгаж оновчтой ашигтай менежментийн хог хаягдлыг ангилах, цуглуулах, үйлдвэрлэх дамжлагуудад хэрэгжүүлэх юм маш чухал юм л да. Ингэснээр бид нар шинэ бүтээгдэхүүн бас хийж болж байгаа. Мөн нийгэмд малмал түлш ашиглан ялгаруулсан хогийг түлш болгон шатаахтаа давхар цахилгаан үйлдвэрлэж хогны цахилгаан станц байж болж байгаа байхгүй. Хог хаягдлын менежмент болоод эрчим хүчний их усвэрийг болгох ийм боломжийг бид нар ашиглах шаардлагатай, үүнийг дэмжих хэрэгтэй. Энд нэг асуулт байна. Тэгэхээр одоо хогны цахилгаан станцын түлш нь бол
хог хаягдал. Зүгээр ил шатаж байхын оронд бид нэр станц бариад тэндээ шатаж ус болох юм шүү дээ. Тэнгүү тэр станц дээрээ бид нэр одоо гаргаж байгаа бохирдлуудыг нь барьж авах фильтр гэх мэт хэмжээ ялгарлыг нь бууруулах олон технологиуд нэмж болж байгаа шүү дээ. Гэхдээ сануулж хэлэхэд бид хог хаягдлын их усүр дээр нь бууруулж хязгааргүй хэрэглээгээ хариуцлагатай хэрэглээ болох хэрэгтэй. Ийм худалдаж авахдаа л худалдаа авалтынхаа давуу болон сул талыг тооцоолоод тунгааж байж худалдаа авалт хийдэг байгаасаа гэж хүсэж байна. Одоо нөгөө энэ надад аж аргал авчирч гэнэ гэж мэдэрч байгаа даах нь шүү дээ. Одоо аль хэдийнэ авчаад энэ надад хэрэггүй юу гэж хайхтаа биш те. Өөр анханасаа л авах та. Бид нар шаардлагатай зүйл. Consumerism гэж ярьдаг тийм. Хэд хэрэглээ Бид тийм. нар бол хэрэгцээ маань дуусгүй. Гэхдээ бид нар логик сэтгэлгээгээ мөн байгаль орчинд үзүүлж байгаа давуу сул талуудыг нь харгалзаж байгаа. Бид нар шийдвэр гаргаж авах хэрэгтэй. Зүйтэй. Хамгийн сүүлд нь хэлэхэд сая дурдсан ажлуудыг бодит болгоход доктортой засаглалтай байж урт хугацааны судалгаан дээр суурилсан бодлогыг хяналтайгаар хэрэгжүүлэх нь залшгүй гэж санагдлаа. За тэгэхээр үндэсний статистикийн хорооны 2024 оны таагаар улсын дүнгээр давхарсан таагаар 4.8 сая гаруй интернет хэрэглэгч байгаа нь. Манай улсад интернет өндөр нэвтрэлттэй. Тэгээд мэдээллийг хэн ч олж авах боломжтой болсныг харуулж байна. Би 4.1 сая гэж ерөөсө бодог байсан. Айгу өндөр тоо байсан. Бараг нэг хүн 2 утастай. Харин Ахад шүү том одоо нас турсан тоног төхөөрөмжтэй л тийм. Тэгээд сүүлийн 25 жилийн интернет хэрэглэгчдийн тоо болохоор 1000 дахин өссөнэ. Хэрэг ер нь бол бид нэг гарах хэрэгтэй шүү дээ. Мэдээлэл олж авах хэрэгтэй. 1000 дахин гэж байгаа тийм. Ерөөсөө сүүлийн 25 жил. За тэгээд ийм боломжийг малчид, тариаланчид хөнгөн үйлдвэрийн салбарт бизнес эрхлэх сонирхолтой хүмүүс ашиглаж зах зээлийн судалгаа хийж бүтээгдэхүүн шийдлээ сурталчилж бизнес эрхлэх чадвараа сайжруулах нь яг одоо бүрэн нээлттэй болсон байна. Одоо онлайн хичээл үзэл байх боломжтой байх нь шүү дээ тийм. Ер нь бол яг би энэ мэдээллийг олж авч чадаагүй, мдээгүй, сураагүй ч юм уу. Одоо угаасаа мэдээлэл өөрөө байж байгаа л хүрээдрэхгүй шүү дээ. Өөрөө хайх хэрэгтэй шүү дээ. Тийм болохоор ер нь бид нарт интернет байгаа одоо нөхцөлд бол яаж ашиглах боломжтой болсон бүр нээлттэй байгаа. Тэгээд бэлчээрийн даацд нийцүүлж малын тоо толгой зохицуулах, тэгээд эдийн засгийн хурдан хэрэглэлд оруулах, малыг тооноос чанарт гэсэн чиглэлд манай бас нэгэнт ажиллаад эхэлсэн байна. Энэ бол сайн хэрэг. Тэгээд энэ нь байгалийн хязгаарлагдмал нөөц болох газар нутаг бэлчээр өвс ногоо усыг ухаантайгаар ашиглаж эхлээд эдийн засгийн ашиг үүсгээд гэхдээ зөвхөн энэ ашиг төлөхгүйгээр энэний нийгэмдэх нөлөөлөлтөйгээд бүр цаашлаад хамгийн удаан хугацаанд нь үлдэх буюу байгаль орчинд дах нөлөөллийг нь бас давхар заавал бодолцдог басна айгаа сайн авааштай зүйл байгаа. Тэгээд энэ дээр бас нэг юм нэмээд хэлэхэд одоо манай эрх зүйн орчин сайхныг хүртэл бол малчин малын зохицол мэдээж байсаар байсан тийм маш удаан хугацаанд байсан. Гэхдээ сүүлийн үед бас нэлээд огцон өөрчлөгдөөд давуу байдал үүсгэхтэй малчид, тариаланчид болон байгаль малдаа ч гэсэн тийм давуу байдал үүсгэх юм бас эрх зүйн зохицолтод хийгдэж байгаа шинэ хуулиуд батлагдж байгаа болохоор тэрийг бас малчид маань хошоо усгээд хоорондоо нэгдээд одоо дундынхаа ашиг сонирхлын төлөө, усынхаа ашиг сонирхлын төлөө нөхцөл одоо орчин нөхцөлийнхөө ч гэсэн ашиг сонирхлынхаа төлөө ингээд айгуус ашигласаа те энэ эрх зүйн орчин гэж бас хэлмээр байна. Тэгээд дэлхийн нийтээр одоо social solidarity economy гэдэг эдийн засгийн өсөлтийг нийгмийн сайн сайхан байдал дотор багтааж үздэг. Тэгээд энийг байгаль орчны тогтвортой байдал цааш нь агуулад тооцдог. Тэгээд эдийн засгийн загварлуу шилжиж байгаа. Ер нь бол тэгээд эндээс харахад бид нар ч гэсэн шилжилтийг алдахгүй тий олон улсын хүмүүстэй дэлхийдээ хөл нийлүүлэлт үзэл баримтлуудаа ер нь шинжлэх хэрэгтэй болж байгаа. Шинжлэх ер нь боломж байна. Тэрний дараа санаагийн сүүлд хэлсэн хүлэмжийн ялгаруулалт багтаа технологийн судалгаа, инновацийн сул орон зай байгаад анхаарлаа хандуулцгаая. Тэгээ мэдээж энэ талбарт манай урд хөршгээд том тоглогчид байгаа ч гэсэндээ бид нэр энэ шин зах зээлийн цонх ер нь нэлээдтэй байгаа. Дээр нь зөвхөн хэрэглэгч, импортлогч биш, бас мэдлэг бүтээгч, экспортлогч болох боломж байсаар байгааг санацгаах
хэрэгтэй гэж бодож байна. Засаглалын хувьд болохоор манай улсын бодлогын чиглэл эх 10 жилээр шинжлэгдэж саяхан гарсан. Тэгээ өмнө нь дурдсан NDC 3 дээр эрчим хүчний бус салбаруудын хүлэмжийн ялгаруулалтыг бууруулах махны дотоодын болон экспортын нийлүүлэлтийг ихсгэх, малын үйлдвэр ухсааг сайжруулах замаар ашиг шимийг сайжруулах чиглэлд чиглэлүүд илүү тодорсон. За тэгээд энэ чиглэлийг бид нэр шинэ боломж гэж авч үзээд малын эдийн засгийн эргэлтийг үр ашигтайгаар түргэсгэх, нэгж малын ашиг шимийг ихсгэхтэй холбоотойгоор бизнесийн экосистемийн бүх оролцогчдыг идэвхжүүлэх бас тэгээд дахиад нэг боломж болоод гарч ирж байгаа. Бид нарт ийм боломж байгаа. Тэгээд энэ дээр жишээлбэл малын гарал үүслийг илүү ухаантайгаар, найдвартайгаар тодорхойлох дижитал шийдэл үүсгэх, малчтад бизнесийн зөвлөх хөтөлбөрийг үзүүлэх, консалтинг малчтад те малын тэжээлийг метан баг ялгаруулдаг эсвэл чирэгжүүлдэг байдлаар үйлдвэрлэх гэх зөндөө олон бизнесийн боломж юу нь бол энд байгаа. Хамгийн сүүлд хэлэхэд манай улс эрхчил буюу 2026 оны 8 сард Нүүбийн цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар баг хурал буюу UNCCD COP17 гэдэг олон улсын хурлыг зохион байгуулах гэж байгаа. Улстай. Тэгээд энэ хурал конвенцэд нэгдэн орсон 197 талын элч төлөөлөгчид ирж оролцох гэж байгаа. Тэгээд энэ хурлыг манай улс зохион байгуулж байгаа нь цөлжилт, тэгээд уур амьсгалын өөрчлөлтийн талбарч гэсэндээ манлайлалтай үзүүлж байгаа маш сайн хэрэг байна. Тэгээд дээрэс нь дахиад нэг чухал зүйл нь болохоор Монгол улсын санаачлагаар Нүүбийн ерөнхий ассамблеийн тогтоолоор 2026 оныг бэлчээр ба нүүдлийн аж ахуйн эрхлэгчдийн олон улсын жил гэж тэмдэглэх болсон. Бид өөрийн улсын болон бидэнтэй ижил нөхцөл байдалтай байдаг улсуудад тулгардаг асуудлуудад дэлхийн анхаарлыг хандуулсан бахархмаар үйл явдал болох гэж байна. Тэгэхээр бол бид нар ингээд хичнээн мал аж ахуй ялангуяа бэлчээрийн нүүдлийн мал аж ахуй бол манай улсын амин сүнстэй маш олон зуун мянган жилийн хүүхдтэй холбоотой юм салбар. Тэгэнгүүт бид нар ингээд ямар ч судалгаа шинжилгээгүйгээр одоо малын тоодлого огцон бууруулах гэж хэлж байгаа юм ерөөсөө биш. Харин ч бид нар одоо яаж малчтынхаа аж амьдрагааг одоо алдагдуулахгүйгээр тэгтээ бас байгалийн нөөцтэй ирээдүйнхээ нөөцийг бид нар яаж хамгаалж авчулдаг вэ гэдгийг дэлхийд даяараа хамт бодё гэж байгаа юм бас онцгой тийм түүхэн цаг хугацаа ирсэн юм байна гэж бас бодогдлоо. Тэгээд баярлалаа Ирэн. Баярлалаа санаа. Сая санаагийн маань өмнө дурсан хөдөө аж ахуй болон аж үйлдвэр хогоо эдлийн салбаруудын эрчим хүчний бас хүлэмжийн ялгаруулалтыг бууруулах шийдлүүдийг Ирэний сая тайлбарласан үнээс гарч ирсэн боломжуудыг те яагаад одоо яг цаг хугацааны боломж цаг хугацаанд таатаагаад байгаа юм бэ гэдэгт үндэслээд цаг алгүй хэрэгжүүлэх нь бол бидэнд буюу бид бүгдэд ус үндэстэнд маань ямар ач холбогдолтой юм бэ гэдгийг би бас энэ дээр тайлбарлах гэж хичээе. За юуны өмнө бол мэдээлэл холбооны технологи тэгээ түрүүн 4.8 сая интернет хэрэглэгчтэй болсон байна шүү дээ давхарцсан тоогоор. Энэ технологиг тултал нь ашиглаж чадах юм бол бүр одоо олуулаа болцсон юм байна. Одоо бол энэ холбооны одоо боломжийн бүрэн ашиглаж те жинхэнэ дижитал нүүдэлч болох боломжтой байх. Дижитал нүүдэлч. Байгалийн нөөцөө харин ухаалгаар ашиглаад эдийн засаг нийгмийн өндөр үр ашгийг байгальдаа ээлтэйгээр бүтээгдэхүүн болгон те олон төрлийн бүтээгдэхүүн болгоод олон хүнд хэрэгтэй бүтээгдэхүүн болгож чадах юм бол бид нэр доктортой нүүдэлчд болох нэ. Эрхчил болох цөлжлийн эсрэг КОБ-аг маш сайн тэгээд дэлхийн стандартад нийцсэн байдлаар зохион байгуулж чадах юм бол бид нар манлайлагч нүүдэлч болох нь те. Бид нар ингээд яг лидершип үзүүлээд тэгэхээр бид нар бол ингээд айгүй олон төрлийн нүүдэлчд юм байна. Түүхэндээ нүүдэлчд одоо ч гэсэн ингээд шинэ үеийн нүүдэлчд болоод байна. Энэ гурван төрлийн нүүдэлчдийн төсөөллийг бид нар сүүлийн жилүүд бол харьцангуй идэвхтэйгээр ярьж байгаа. Айгүй олон ярьж байгаа. Олон бараг энэ өгнүүдийг ашигласан санаачлалууд бас олон явж байгаа. Харин бид гурвын те энэ подкастынхаа энэ дугаараар шинээр танилцуулах гэж байгаа нүүдэлчдийн хоёр шинэ боломж төр байна.
За эхнийх нь болохоор мал аж ахуй газар тариалангийн шинэ чиглэлтэй холбоотой түрүүний дурдсан шинэ чиглэлтэй холбоотойгоор бас өмнө байсан бизнесийн боломжуудыг бүрэн ашиглаж чадах юм бол бид нэр entrepreneur нүүдэлч болох боломжтой байна. Тэгэхээр ингээд хуучин асуудал шинэ шийдэл олох юм эсвэл шинэ асуудалд хуучин шийдлийг сайжруулад ашигладаг юм сонирхолтой entrepreneur нүүдэлч болох боломжтой биднэрт байна. Хоёрдугаарт бол бид нэр аж үйлдвэрийн салбарынхаа эрчим хүчний бус хүлэмжийн ялгарлыг багасгах энэ технологийн судалгаа хөгжилд гар бие оролцож чадах юм бол одоо дэлхийн техник судалгаа хөгжил гар бие оролцож чадах юм бол мэдлэг экспортлогч нүүдэлчд болох гэсэн юм маш сэтгэл хөдлөхөм бас боломж байгаа. За тэгэхээр уучлаарай. Манай Монгол улс ягаад одоо үед өнөө үед дижитал тэгээ доктортой тэгээ манлайлагч мэдлэг экспортлогч нүүдэлчтэй их орон болж болохгүй шүү дээ. Зөв байж болно шүү дээ. Яг үнэ байж болно те. Бүрэн байх боломжтой юм санагч байна. Тэгэхээр одоо 21-р зуун тийм шүү дээ. Тэгэхээр биднэрт өмнө байсан нүүдэлчдийн одоо identity те нэгдмэл байдал дүр төрх болвол одоогийн үед улам хөгжөөд өсөөд олон болоод төрөлжөөд бас явах нэ гэж бодож байна. Баярлалаа Айрин. Та хоёрын төвшүүлсэн одоо тайлбар болоод яагаад гэдэгт нь хариулсан үнэхээр бид нар хийж чадах юм шиг амархан юм шиг хичээл болох юм шиг юм итгэл найдварыг үнэхээр төрүүлж чадлаа. Тэгэхээр үүгээр хүлэмжийн дараа подкастын маань энэ удаагийн эрчим хүчний бус салбар болох хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хогоо эдлийн салбарын талаар дийлэрэнгүй хүлэмжийн ялгарлтыг бууруулахад төвлөрсөн ийхүү дууслаа. Тэгэхээр дараагийн ангиудаар уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бусад салбаруудын нөхцөл байдал, асуудал шийдлийг үргэлжлүүлэн мэдээллийн судалгаан дээр үндэслэж хүргэх биднэрт зорилготой байгаа. Баярлалаа. Дараа уулзцгаая. Дараагийн ангиар уулзцгаая. Та ногоон цэг уур амьсгал төрийн бас байгууллагын бэлтгэсэн хүлэмжийн дараа подкастыг сонсож дуслаа. Энэхүү бүтээл нь Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны санхүүжилтээр бүтээгдэв. Үүнд тусгах цаа агуулга нь Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яам болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмжлэгийн үзэл бодлыг илэрхийлээгүй болно.